Сайн байцгаана уу? За, Real Talk маань хэсэг завсралсан. За, Европоор нэг хэд хоног бунхон бас ингээд аялаад ирлээ. Сайн сайхнаас Real Talk-оор ер нь хуваалцсанаа үргэлжлүүлээд гэж бодож байна. Өнөөдөр болохоор би ямар сонио хуваалцах вэ гэд тэгэхээр Солонгос улсын 10 жилийн мултивиз гэж байдаг юм байна л да. Одоо бид нар нэг Америкийн 10 жил те одоо ингээд Канадын 10 жил шиг тийм үү визүүд авдаг шиг. Нэг болохоор би юунаас мэдвэ гэхээр тэгэхээр манайх та одоо ингээд тийм хамтын ажиллагаа бас үүсгэж магадгүй байгаа. Индонезийн бизнес эрхлэгч байгаа байхгүй. Тэгээд тэр хүн болохоор одоо манайхтай юмд ажил төрлөө нэг ярих хоёрт болохоор Солонгост ирж бизнес судлах та манайхаас одоо тэг өнөөдөр үргэлжлүүлэх орчуулга одоо бизнесүүдээ бас судлуулж ирэхээс өмнө үйлдвэрлэлийн цагийг ингээд товлуулах зохион байгуулах ч юм уу тиймэрхүү үйлчлэгнүүдийг сонирхсан. Тэгингээ нэг хүн захирал нь болохоор визтэй угаасаа тэгээд 10 жилийн визтэй байгаа. Хамт явах одоо нэг туслах одоо хамаг одоо ар ашиг нугалдаг тэр хүндээ бол ингээд танаас урилга аваад ингээд визний хүсэлт гаргамаар байна гэд тэгсэн баггүй. Тэгэнгүүт нөгөө 10 жилийн виз гэж бид чинь Солонгосын 10 жилийн виз гэж анх удаа сонсч байгаа юм чинь. Үнэхээр тийм 10 жилийн виз нэгдүгürt байд юм уу? Хоёрдугаарт энэ хүмүүс маань өөрөө бас 10 жилийн виз авсан байгаа гэдэг нь одоо баталгаатай юм болов уу гэд нөгөө юунаас системээс орж шалгаж үзсэн. Үнэхээр байсан баггүй. Үнэхээр авсан байсан. Тэгээд тэгэж авсныг батгад одоо нэлээд 10 жилийн виз те 10 жилийн мултивиз авсныг батгад одоо санхүүгийн хувьд ч болон нийгэмд эзэлж байгаа байр суурь статусын хувьд бол одоо нэлээд потенциалны байж ижил одоо авдаг байх л та. Манай Монгол хүмүүсийн хувьд болохоор мэдээлэл нь 5 жил хүртэл байдаг гэдгийг бол мэдчихэж байгаа. Одоо 10 жил хүртэл байдаг гэдгийг бол би хараахан мэдэхгүй л байсан л да. Ер нь эсвэл бол Монгол байхгүй байдаг юм уу? Эсвэл бол Монгол байдгийг нь бид нар мэдэхгүй байдаг юм уу гэд бас мэдэхгүй л байна л да. Тэгээд ер нь бол яг Солонгос дахь нөгөө визүүдийн англил ахиулах ч гэдэг юм уу, англил солих тийм ингээд гэр бүлээ дагалдуулах ч гэдэг юм уу. Тэр бол яг ингээд ментор хийгээл тийм мэдээлэлээр хангаал бэлтгэх зүйлүүдийг ингээд хэлж өгвөл зааварчлал, замчлал ингээд явдаг л та 10 жилийн мулт виз байдаг гэж одоо мэдээгүй л байна. Харж үзье тийм судалж үзьегээ бас бодлоо. Тэгээд монголчуудад байдаггүй бусад өөр улс орны хүмүүст байдаг бол яг одоо ингээд бас нөгөө улс орных нь иргэдийн тухайн одоо Солонгос улстай харилцах тий ирээд буцаах бизнес эрхлэх одоо тэр бүх талаас ингээд өөр хувилбарууд бас байд юм байна да гэж бодож байлаа. Ийм сонирм байд юм байна. Тэгээд Америкийн 10 жил одоо Канадын 10 жил гэдэг шиг Солонгосын 10 жилийн мултивиз бол байд юм байна. Ямар ч Индонез хүмүүсийн хувьд бол ингээд байд юм байна гэдгийг нүдэрээ харлаа. Тэгээд системээс нь шалгаж үзлээ. Тэгэхээр одоо тийм хэмжээний визийг одоо ингээд авсан байгаа хүн бол бизнесийнхаа хувьд болон одоо тий юу эргэж эх оронд одоо очих баталгааныхаа хувьд одоо бүгдийг шалгуулад визээ авсан байгаа хаа гэж бодоод одоо нэгсний дүгнээд тэгээд одоо хамт ирэх ажилтнанд нь бодлого хийж явуулъя. Тэгээд ирэх үед нь хамтын ажиллагаа ярий. Бас тэр газрын хамтын ажиллагаанууд тэгээ бусад үйлдвэрүүд одоо бөөний бараа бүтээгдэхүүн худалдаа одоо юу гэдгийг брэнд хөгжүүлэлт эднэр дээр тэр айл ямар одоо зүйл ингээ хөөцөлдөх гэж байна. Одоо тэрэн дээр нь манай хөгжлийн үзүүлэлт иймэрхүү төлөвтэй болж байна. Тэгээд ер нь манай хийдэг юмнууд л тийм л байдаг л та. Тэгээд сургуульд зурчилдаг мэдээж тэгээд бизнест зурчилдаг тэгээд визний одоо ангиллууд дээр ментор хийж өгдөг бүх төрлийн мэдээлэлээс хангадаг иймэрхүү ажлууд хийдэг. За хамгийн гол ажил нь болохоор эмнэлэг зурчлалын ажил байдаг тий. Одоо Солонгос улсын 50 гаруй эмнэлэгтэй манах гэрээтэй байгаа. Энэ дотор нь бол бүх төрлийн эмнэлгүүд хамаарч байна тий. Нүднийх болон гоо сайхны мэс засал, ерөнхий эмчилгээ, шинжилгээ, хагалгаа одоо юу ч тийм бүгд хамаарна. Бүх салбарын эмнэлгүүдтэй харилцдаг.